болох энэ том үйлдвэрийг дараагийн бэлтгэж байгаа болгосон хүчин болох инженерүүд чуулганы төлөөлөл болон оролцож байгаад талархаж байгаагаа хэлье. Шинэ байнгын хэлбэлт эзэд гэж таажтай гэсэн. Яагаад тэгэхээр бид бүхэн Орхон аймагт Социал-демократ Монголын оюутны холбооны удирдлагын баг маань ирж ажиллаж байна. За Орхон аймгийн салбар холбооны 4-р чуулган маань зохион байгуулагдаж байгаа. Чуулганыхаа хүрээнд бид бүхэн 2023 оноос хойш зохион байгуулж исэн студенттэй арга хэмжээгээ Эрдэнэт хотоос эхлүүлж байгаа. Тэгээ өнөөдөр бид бүхэн Политехник коллеж болон их сургуулийнхаа оюутны төлөөлөлтөд уулзалт хийлээ. Орхон аймагт яг 1392 оюутан бол одоогоор суралцж байна. Улаанбаатар хотод бол 4963 оюутан суралцж байна. Тэгээ энэ бол 21 аймаг дундаас хамгийн олон оюутан суралцж байгаа тоон үзүүлэлт байна. Орхон аймагт оюутнууд маань цагаар хөдөлмөр эрхлэх дадлага ажлыг бол маш ихээр хийдэг. За энэ дундаа нийгмийн даатгалын шимтгэлийг бол бас өндөр төлж гинэ гэдэг асуудлуудыг бол хэлсэн. За энэ хүрээндээ ч оюутны холбоо маань цагаар хөдөлмөр эрхэлж байгаа оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээндээ энэ саврын чуулганаар залуу улсын хурлын гишүүдтэй бас санал хүсэлтээ бол тавиа явж байгаа. Шинэ мянганы том манлайлалыг эхлүүл ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тэгээ нийт оюутан залуучуудаа амжилт хүсье. Оролцоогоор хамтдаа нэгдээ. Социал-демократ Монголын оюутны холбооны шийдвэрийн дагуу 3 оюут аймгийнхаа бүтэц бүрэлдэхүүнийг шинжилэн тогтоож хамгийн сүүлд хийгдэж байгаа Орхон аймгийнхаа хурлыг энэхүү өнөөдөр амжилттай зохион байгуулж байна. Эрмэн төгөлдөр ахлагчтай баг хамт олныг нийт сонгогчдын 100% саналаар сонголоо. Эрмэн төгөлдөр ахлагчтай баг бүрэлдэхүүний цаашдын үйл ажиллагаанд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Орхон аймгийн Социал-демократик оюутны холбооны 4-р чуулганаар сонгогдсон ажиллагаа болсондоо таатай байна. Оюутан залуучуудаа хүртээ хэмжтэй, оюутан залуучуудынхаа дуу хоолой болон ажиллахаар манай 25 залуу бэлэн болсон байна.